Сайн мэцаана уу шинжлэхтэй тавтай морил. За энэ удаагийн бичлэгээр та бүхэнтэйгээ ямар бичлэгээр хурж байна гэхээр жил болгоны яг өдөрт би ингэж суугаад тэгээд адилхан асуултууданд хариулаад явах тийм сайхан бичлэг эхлүүлэе гэж бодож байна. Тэгээд өнгөрсөн жилийн яг өдөрт би нөгөө Билли Айлишийн юм нөгөө нэг жил болгоны ингэж интервью байдаг штэ яг нэг өдөр суугаад тэгээд яг нэг өдөр яг нэг адилхан асуултууданд хариулаад явдаг тийм бичлэгүүд эдэн штэ. Тэгээ тэр бичлэгийг би харчаад ер нь би өөрөө юм бичлэг хийвэл их гоё юм байна гэж бодоод тэгээ өнгөрсөн жил болохоор хэдэн асуултууд бэлдээд тэгээд дараа жилийнхаа өөрөөс асуух. Тэгээд жил болгон асуудаад явах тийм асуултуудыг бэлдээсэн байхгүй юу. Тэгээд өнгөрсөн жилийн үдээд гэж санаад байгаа 6 сарын юм уу 7 сарын үед би асууж ирсэн. Биштэй яг хизээ бичснээ би бол санахгүй байгаа. Дараа жилийн үдээд бас ингээд хариулаа. Тэрний дараа жилийн үдээд ч гэсэн ингээд сууж байх хүсэлтэй тийм бичлэг эхэлж байна. Тэгээд өнөөдөр болохоор 2025 оны 6 сарын 29-ний өдөр тийм тэгээд одоо жинхнээсээ яг бүх бичлэгтэй орцгоё гэж бол бодож байна. Нийт 10 асуулт байгаа. Тэгээ 8 нь болохоор жил болгон асуугдаад явах яг адилхан асуултууд. Тэгээд 2 асуулт нь болохоор яг жил болгон өөрийнхөө дараа жилийнхаа өөрөөсөө зөвхөн тэр жилдээ зориулж шинээр асуугдах асуултууд гээд нэг юм нийт 10 асуулт бол бэлдсэн байж байна. Тэгээд тэр асуултууд та сайхан хариулаад эхэлцгээе гэж бодож байна. Яна ичдэнэ хүнтэй уурхиж байна. I'm so excited and nervous. It was surprising. So out of the blue гэдэг штэ. So тамаглаггүй байжгаад их хүнтэй уурхсан байдгийн. Тийм тэгээд ер нь relationship байгаа. За энэ жил болохоор би Солонгос явсан. Тэгээд Турк явсан. Яг internationally гэх юм бол тийм байна. Тэгээд Америк дотроо гэх юм бол би DC орсон, Pittsburgh орсон, Chicago орсон. Тэгээд дахины газар авах хэрэгтэй доо. Sioux орсон, South Dakota байдаг. Тэгээд Ann Arbor-та байна. Тэгээд hopefully Detroit орж үзмээр байна. Michigan-д байж Detroit ороогүй. Гэтэ дараа сард болохоор Нью-Йорк орё гэж бодож байгаа. Тэгээд тийм газруудаар аялсан байна. Сайн нэг хэлсэн аялсан газрууд маань бүгдээрээ миний хайлайт байсан заяа. Эхлээд Солонгос явсан. Солонгос явхад бол би яг өмнө нь ингээд Солонгос явж исэн ч гэсэндээ тэр үед айгу жоохон байсан болохоор энэ удаа гүсүүж мөрөж очоод тэг яг нэг юм амьдрангаа аялсан заяа. Яг юм миний хувьдаа л хийжсэн ерөнхийдөө бол 2.5 хоног очсон байхгүй юу. Тэр чинь нэлийн удсан юм аа. Тэр чинь тэгэл ингээл нэг юм 7 хоногт бол Солонгосыг Сөүлийг бол үдээд тусгах боломжтой шүү дээ. Тэгээ яг 2-7 хоног хаах хэрэгтэй байсан болохоор яг ягч бол ажил хийж үзээгүй ч гэсэндээ ерөнхийдөө бол амьдрал нэг юм хоол молоо хийж идэж мэдээд нэг юм хотел байгаагүй яг нэг юм гэрт байсан болохоор яг нэг юм амьдраач байгаа юм шиг тийм мэдрэмж төрөхөөр аялсан заяа. Тэр бол аюу гоё байсан. Тэгээд Турк болохоор Турк амар surprisingly аялсан заяа. Би Солонгосоос нөгөө нэг юу наашаа ирэхдээ Турк ороод тэгээд наашаа ирэхээс ахгүй. Тэгсэн чинь Турк орсон чинь юу яагаад манай автобус солирч чинь манай онгоц ингээд нөгөө нэг юу overflow болоод буюу айгүй олон хүмүүс нэгтээд тэгээд нэг хідэн хүмүүс энчээ нөгөө Турк дээр 2 хоноод тэгээд дараагийн нислэгээр нисэх боломж байна. Тэгээд тийм нислэгээр нисэх хүмүүс байна уу? Мөнгө нэмж өгч болно гэхлээр би нисэе. Ерөөсөө би нисчээ. Тэгээд би үлдэхэр болоод тэгээд 2 хоног нөгөө нэг юу тэнцээ Туркт байсан манай найзууд байхгүй юу нөгөө 10 жилийн тэргэлгээд найз. Тэгээд тэргэлдээ баярлаа гэж. Тэгээд тэргэл маань намайг 1 хоног Стамбулаар дагуулж яваад тэгээд Турк үзэн мэдгийм. За тэгээд юу Шикагод гэх юм бол би жилийн дараа ээж аав өртөөгөө уулзсан. Айгу их сансан байсан. Тэгээд ээж автагаа наашаа цаашаа зөнд явсан. Тэгээд Pittsburgh чинь болохоор манай их чинь төгсөл болсон. Манай их finally graduated and then she got a job. Wow! Congrats. Тэгээд тэр бас миний яг манай их чинь ингэж одоо highlight ч гэсэндээ миний хувьд бас манай их ч төгссөн гэдэг чинь бас highlight шүү дээ. Тэгээд Софос дээр очиж нөгөө
хастаасан байдаг юм а. За тэр ч яг. Тэгээд өөр чинь тэгээд DC ороод тэгээд би амьдралынхаа хамгийн анхны K-pop концертыг үзээ. Тэгээд Stray Kids-ийн тоглолтыг үзсэн. Тэгээд DC амар халуун байсан заяа. Тэгээд тэр аим шиг халуун байсан болохоор нөгөө нэг концертын дундаасаа одоо cancelагдсан. Яг 2 цаг яваад тэгээд үлдсэн 1 цаг үлдсэн байсан байхгүй. Тэр 1 цагийг cancelтаа тэгээд болцсон. Яг ингээ хүмүүс жоохон хэцүүдэл манай нөгөө Stray Kids-ийн membersууд айгу хэцүү байсан л та. Гэтэл бас нэг бүтэн мөнгө төлчөөд би бас бүгдийг үзмэл хийсэн. Гэтэ ер нь тийм ийм хайлайтууд ерөнхийдөө бол миний ийм нөгөө нэг юу хайлайтууд яг ийм аялалтай л холбоотой байна. Энэ жилийн хувьд бол 20-наас хүрсэн айгу serious болж эхэлж байгаа буюу би бүх юмнуудыг айгу seriously харах гэж хичээж байгаа гэх юм уу. Яг миний хувьд бол 25 нас гэдэг бол миний peak үе байх хэвээр заяа. Яг миний бүр юм highlight. Тэгээ миний амьдралын хамгийн ингэж одоо 25 наснд би хаашаа гიშгэн за их тэгэл тэнчнээс миний амьдрал ингэж одоо шийдэгдэх юм шиг надад болов санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр 25 нас гэдэг нас руугаа түхэж эхэлж байгаа нарыг удаа айгу аимшигтай санагдаж байгаа. Тэгээд ялангуяа нөгөө нэг юм high school-ийн нөгөө senior junior үеэр буюу 11 12 дугаар ангийн үед болохоор би яг энэ бол миний хүүхэд насны хамгийн одоо сүүлийн жилүүд болж байна. Тэгээд би яг хүүхэд насаа дурсгаар айгу юм хүүхдэрээ байж хүүхдийн хөөрхөн гинэн цайлган гой юмнуудыг бүгдийг нь хийж үзье. Бүгдийг нь айгу нэг юм юу ч санаа зовхгүй байх боломжтой үе дээрээ би хамаг юмнуудыг хийж үзье гэдэг айгу олон юмнууд хийсэн. Тэгээд яг нөгөө нэг тийм хамаг юмнуудыг хүүхдийн сэтгэлгээгээр хийж өөрийгөө шахаж агаад тэгээд нөгөө нэг юм яг том хүн болоод одоо ингээд adult life руу цалинтай болж эхлэв. Тэгэл түрээс ясээс хоолунд гээд нэг юм санаа зовох их юмтай болж ирж байгаа. Тэгээ тэр одоо нөгөө 25 насны том гээд байгаа. Энэ нөгөө 25 нас гэдэг тэр зүйлдээ бэлтгэхийн тулд одооноос эхлэх хэрэгтэй. Одооноос тийм нэг юм мөрөөдөмтгий дээшээгээ хөөрсөн bubbly тийм байхаас илүүтэйгээр жоохон realistic, жоохон газартаа буусан тийм байж эхлэе гэдэг тийм шийдвэр гаргаад одоо бол жоохон бүх юмыг жоохон seriously авч үзэх гэж хичээж эхэлж байгаа тийм нас байна. Тэгээд айгүй амар санагдаж байгаа. Хүүхэд нөгөө teenage гэдэг насаасаа болоод нөгөө миний нөгөө насаа хэлгэнгүүд нэгэн тоогоор эхэлдэг байсан чи одоо нөгөөх нь хоёрын тоогоор эхлээд бүр илүү л айгүй амар санагдаж эхэлж байна. Тийм. Ер нь 20 хүрс айгүй амар байгаа. За яг ганцаараа байх нь асуудал биш юм байна. Ганцаараа байгаа үеийг жоохон enjoy-д сурж эхэлсэн гэдэг тийм сайд нэрээ айгу томоор өөрчлөгдсөн гэх юм уу? Өнгөрсөн жилүүд болохоор би ганцаараа байхдаа ингэж нөгөө ганцаараа байж чаддаг байсан байхгүй юу? Нэг бол байнгын хүнтэй ярина, тэгээ нэг бол байнгын хүнтэй уулзаар ярина. Ер нь л юм хүний хажуужилт байж идэг нэг тийм хүн байсан байхгүй юу? Гэтэ тэр нөгөө ганцаараа байх үедээ амар айж магаад ч юм битгүй нэг юм ганцаараа байх айгу дургүй байдаг байсан юм аа. Тэгэл ганцаараа байх боломжтой байх юм бол би шууд гараал нэм олон хүнтэй дунд ороод тэнцээ хүнтэй ярихгүй ч гэсэндээ би юм олон хүмүүсийн дунд байх гэж айгу хичээдэг байсан байхгүй юу? Тэгээд энэ жил болохоор би яг ганцаараа байгаад өрөөндөө эсвэл юм яг өрөөндөө л юм л да. Өрөөндөө гав ганцаараа байх нь айгүй жаргалтай. Жинхнээсээ өөрийгөө таньж мэдээд жинхэнэ нөгөө амьдралаа тунгаан бодож модоол те би ер нь хэн блэ? Би ер нь юунд дуртай байлаа мэлээ? Ийм олон юмнуудыгаа ерөнхийдөө бол ойлгож сурж дотроосоо ухаж эхэлж байгаа. Тэгээд ганцаараа байх үеүүдийг бүгдийг нь enjoy даж эхэлж байгаа. Тэгээд айгүй юм ганцаараа байхдаа айгу жаргалтай болж сурж эхэлсэн тийм сайд нь айгу biggest change байсан юм болов гэж бол бодож байна. За тэгээд хамгийн их grateful байгаа зүйл гэх юм бол би энэ жил specifically энэ жил би гэр бүлийнхэнд амар талархаж эхэлж байгаа. Ээж аав эгч дүү тэ энэ дөрвөн үндэ бол би нилээ амар ихээр гүнээсээ талархаж байгаа энэ зүйл бол яг ч юм яхаа өнгөрсөн жилүүдэд яхаа өнгөл ээж аав мэж аавда баярлна тэ талархаж байгаа гэж байгаа ч гэсэндээ энэ жил бол бүр юм especially team grateful байгаа.
ягаад эдийг мэдгүй ч гэсэндээ ерөн зүгээр ингээл нөгөө юм өнгөрсөн жилийг бодох юм бол өнгөрсөн жил чинь бол би дөнгөж Америкт ирээл тэгэл хөлөө олчих гоц ч юм уу хичээл ойлгочих гол хүн амьтантай танилцчих гал амар юм хактик юм нэг юм замбраагүй жилээс ахгүй юу. Тэгээд тэр жилдээ юм тунгааж мунгац ч юм уу тийм талархал гэдэг юмнууд ерөөсө бодох завгүй байсан юм. Тэгээд энэ жил болохоор би яг одоо байгаа байдал маань, одоо сурж байгаа газар маань, одоо энэ нөгөө амьдарч байгаа байр маань, хийж байгаа ажил маань гэд бүх юм дээр манай бүгднийг ингээд манай ээж хоёр ихч дүү гэдэг манай гэр бүлийн бүгдээ намайг ингээд дэмжиж, тэг ингээд намайг тордоод ингээд унах юм бол тосоод авах хүмүүстэй юм байна да гэдэг тийм амар их жаргалыг мэдрүүлж байгаад нь би амар их баяртай байгаа. Гэмүү. Тэгээд өнгөрсөн жилүүдэд ч юм уу ер нь ингэж нөгөө нэг ингэж талархаж тэрэндээ гэр бүлийнхэнтэйгээ айгу би талархаж байгаа шүү, баярлж байгаа шүү гэдгийг нэх мэдэрдэггүй байсан хгүй. Тэгээд холдоод яг ингэж ухаарад эхэлсэн чинь ээж авдаа амар ихээр талархаж эхлэдэг байгаа. So энэ жилийн хамгийн их grateful байгаа зүйл бол манай гэр бүлийнхэн байна. Тэгээд баярлалаа ээж аваа. Хайртай шүү. Тийм байна. Энэ жил болохоор би амар юм нөгөө ийм насаараа найзлан гэж бодож явсан найзтайгаа найзлахаа болсон байхгүй юу? Айгу unexpected байсан. Гэтэ бас predict хийж болохоор байсан зүйл байсан. Тэгээд яг нөгөө талынхаа хүнд болохоор би илүү нэг тийм I don't care about this relationship. No, I don't care гэдэг нэг юм careless хандсан юм шиг болол би санагдсан. Тэгээд нөгөө нэг юм нийлхэ болимэлий гэж ах үед болохоор би амар careless хандаад ер нь хандах гэж хичээсэн гэх юм уу. Гэтэ яг үнэндээ бол тэр нөгөө найзгаа ингэж нөгөө найзлахаа болоод эхлэх үед бол надад амар юм гэж hurt болсон. Яг нэг юм relationship-ээс салж байгаа юм шигээр надад тийм амар хэцүү хүнд мэдрэмжүүдийг бол мэдрүүлсэн. Тэгээд нилээ олон талаас нь бодож нилээ өөрийгөө зовсон мэт юм. Тэгээд тийм тэрийг бол нэг амар I don't care гэтэр гэж мэгж харуулах гэж бол нилээ хичээсэн ч гэсэндээ ерөөхдөө бол айгу гүнээр care хийсэн байдаг юм аа. Тийм. Хүмүүсийн жишгээр амьдрах биш, өөрийнхөө жишгийг өөртөө тодорхойлж амьдрах нь айгу зөв юм шиг байна гэдэг тийм лесныг олж сурсан гэх юм, олж ойлгож эхлэдэг байгаа гэх юм уу. Ерөнхийдөө бол одоо ингээл нэг өнгөрсөн жилийн хувьд бол би одоо тэд настайдаа тэгсэн байх хэвээр ингэх хэвээр коллеж чи юм байх хэвээр ингэх хэвээр би одоо ингэн тэгнэ гэдэг нэг тийм амар юм structure одоо social norm баригдаж тэрэндээ ингэж нэг тулгаартаж тэрэндээ тэр нөгөө нормынхаа дагуу явахгүй байгаадаа өөртөө амар гутардаг байсан байхгүй юу. Гэтэ хүн болгонд тийм нэг norm байгаадах шаардлагагүй, тийм structure байгаадах шаардлагагүй. Яг өөрийнхөө тийм path-ыг өөрөө зураад явах нь амьдралын амар гоё жаргалтай амьдралын айгу үн цэнтэй зүйл юм байна штэ гэдгийг ойлгож авсан жил байсан гэх юм уу. Тэгэхгүй бол би ингээл юм хүмүүс юм хийж ийн одоо энэ насн дээр ингэх хэвээр тех хэвээр би юм ах хэвээр тийм байх хэвээр гэдэг нэг тийм улам л өөрийгөө хайрцаглал улам л өөрийгөө нэг зүг рүү чиглүүлээд исэн болвол энэ жил албатай биш үү би ингээл нэг юм хүний одоо өөр хүмүүсийн гаргаж ирсэн нормоор би ингэж амьдрах гэж өөрийгөө зовоод хичээгээл тэгэл тэрэндээ хүрч чадахгүй болохоор өөртөө гутраал албагүй штэ. Тэгээ тийм болохоор ингээд өөрийнхөө хиймээр байгаа юмнуудыг хийгээд өөрийнхөө пасаар өөрийнхөө хурдаар өөрийнхөө амьдралыг бүтээе гэдэг тийм зүйлтэй болж авсан. Тэгэхээр тэр нь хамгийн том лесн юм уу? За ингээд ерөнхийдөө бол нөгөө жил болгоны асуугдах 20 асуулт биш 8 асуулт бол асуугдчихлоо. Тэгээд одоо яг нөгөө өнгөрсөн жилийн specifically энэ жилийн өөрөөс асуусан асуултанд хариулъя. Hopefully not for sure or officially found one. But яг double major-ийг declare хийгээг байгаа. Боёо өнгөрсөн жилийн үдийд
би болохоор нөгөө нэг юу double major хий гэж бодоод тэгээд би ч одоо эхний major тэгэхээр хийж байгаа штэ psychology гэд тэгээд надаа double major хиймээс санагцаад тэгээд би хоёр дахь major-ыгаа би ерөөхдөө бол юу хийгвэ гэж толгойгоо гашлахж жагаад тэгээд айгүй олон нөгөө нэг юм introduction level хичээлүүдийг авч үзсний эцэст би communication engineering-аар double major хий гэж бол бодоод тэгээд declare хийхэд ямар хичээл авах хэрэгтэй гэдэг тийм хичээлүүдийн дараа семестрт авах гад ерөнхийдөө бол явж байгаа. Тэгэхээр hopefully энэ мэргэжлэрээ double major хийх байх. Тийм. Олсон. Тэгээ би ерөнхийдөө бол 3 ажил одоогор хийж байгаа. Yay! 3 ажлын маань болохоор 2 нь цалингүй, 1 нь цалинтай. Тэгээд нэг нь болохоор би orientation leader болсон, student orientation leader болсон буюу 1-р курсын оюутнууд шинээр орж ирж байгаа тохиолдолд орж ирж байгаа orientation day гэж юм буюу огтаа авах өдөр гэж болдог. Тэгээд тэр өдрийнх нь leader болсон гэх юм уу. Тийм. Тэгээ хоёр дахь нь болохоор би судалгааны ажил хийдэг газар, судалгааны лаборатори, сэтгэл зүйн судалгааны лабораторид би судалгааны туслах research assistant. Тийм тэр судлаачийн туслахаар ажиллаж байгаа. Тэгээд 3 дахь нь болохоор би senior memory program гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор ийм нөгөө Alzheimer ч юм уу эсвэл нэг юм Lewy body гэдэг ч юм уу. Бидгээ ерөнхийдөө бол нэг юм dementia-тай хүмүүс, memory problem-тай хүмүүс буюу жоохон хөгшин memory problem-тай хүмүүс манад ирээд тэгээд өдрөө өнгөрүүлдэг тийм газар волонтер хийж байгаа. Ингээд ийм 3 ажлыг болохоор энэ зунжангаа ерөнхийдөө бол хийгээ явж байна. Тэг их ядарч байна. Ихт одоо тэгээд тавлын юм да. За тэгээд бүх хараа асуулт маань дуслаа. Одоо тэгээд дараа жилийн яг өөрөөсөө specifically асуух асуулт нь болохоор 2 асуултаа бэлчгсэн. Тэгээд эхний асуулт нь болохоор бар орсон уу? Клуб орсон уу? Night club орж үзсэн үү? Бүжиглсэн үү? Ямар байсан хэрвээ те би болохоор өмнө ерөөсөө night club ч юм уу bar дээр орж байгаагүй. Тэгээд дараа жил чи миний 21 насны төрсөн өдрийн дараа жил 21 хүрнэ. So орж утсан туршлагаас авалцаарай. Дараагийнх нь болохоор нэг deep question. Мөрөөдөлтэй болсон уу гэдэг асуулт асуумаар байна. Би болохоор нэг юм одоо хүн болгонд л нэг мөрөөдөл зөрүүл байгаад байдаг шүү дээ. Одоо те юу гэдгийг дуучин болвол одоо дэлхийд үлддэг дуу мó дэлхийн тавьсан гар маран ч юм уу тиймэрхүү нөгөө мөрөөдөл надад ерөөсөө байхгүй юу. Тэгээд нэг юм яг юм мөрөөдөл шиг мөрөөдөл буюу ингээс нэг юм хэсэж биелэгт хэрэггүй ч юм шиг тэгээ биелчих юм шиг тэр мөрөөдлийгөө аим шиг том мөрөөдөлтэй тэр мөрөөдлийнхөө төлөө хүрэх гэж бүр айгүй юм хичээж мичээдэг нэг тийм эсвэл үнэхээр юм хитийн мөрөөдөл ч юм уу тийм мөрөөдөл надад ерөөсөө байдаг маа. Тэгээ тийм мөрөөдөлтэй босно уу тийм мөрөөдлөө олсон уу гэж болол асуумаар байна. Тэгээд өнөө дараа жил уулзцгаая. Энэ бичлэгийг энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд бас надтай цуг ингээд та бүхэн гээд нөгөө асуултууд маань ерөөхдөө хүн болгоноос асуугдаад явах боломжтой асуултууд байгаас тий нөгөө 8 асуултууд нь. Тэгэхээр яг надтай цуг ингээд нэг жил болгон ингээд суугаад адилхан асуултанд адилхан хариулагдаад дараа жилийнхаа өрөөсөө бас асуух нэг 2 асуултыг асуугаад тэгээд тэр асуултанд дараа жилд нь хариулаад ингээд бөндөө хамтдаа цуг явцгаая гэж бодож би энийг эхлүүлж байна. Тэгээд тэгээ энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд таалагдсан бол лайк дараарай. Тэгээд юу надтай адилхан тийм асуултанд хариулж мориулаад ч юм уу. Ийм асуулт асуувал бас айгүй хөөрх юм байна гэсэн нэг тийм suggestion байх юм бол доор комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгийг маань хүлээн авахыг хүсэж байх юм бол subscribe дараарай. Тэгээд бичлэг оруулах болгонд notification орчуулмаар байх юм бол хажуудлын хонхыг дарчаарай. Тэгэх юм бол намайг шинээр бичлэг оруулах болгонд цаг алдалгүй хүлээж авах нэ. Тэгээд тийм байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа. Баярлалаа. Bye bye.